Сүүлийн үед энэ интернет орчин таныг нэг улаан ногоон лазер бас гишүүдийн саналд нөлөөлөө конопт гарахыг удирдлаа гэдэг ийм асуудал яваад байна л да. Та энэ дэр нэг нэгдсэн мэдээлэл өгөөч. Ногоон шүү, ногоон гэж байгаа таны хэлж байгаа тэр бичлэг хүртэл яг интернет орчинд цацагдсан байсан. Ер нь яг хуу ажлын хэсгийн ахлагч байнгын ороогоор өөрийнх нь сандуудыг байнгын орооны дараа өөрийнх нь байнгын ороогоос гарсан сандуудаа болж өгвөл нөгөө төсвийг гол сандууд нь юу гэхээр төсөв задруулах байх л гол сандууд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ манай байнгын ороон дээр дэмжсэн сандуудыг дэмжиж өгөөч гэдэг байдлаар гуйж байгаа болохоос тэр өдөртөгтөн гэж юу бахав те одоо та бүхэн өөрснөө мэдж байгаа бол гэдэг энэ чинь дотроо хичнээн янз ямар ч улсууд байгаа. Тэр дэмжихгүй байхыг хүсэж байгаа саналууд нь юу гэсэн бэхээр энэ удаа асар хүнд нөхцөл байдалтаар төсөв явж штэ. За одоо тэр дэмжихгүй байхыг хүссэн саналууд нь юу гэсэн бэ гэхээр 2026 онд бүх төсвийн хөрөнгө оруулалтуудыг татах. Тэгээд төсвийн тэнцэл рүү оруулах зөвхөн цалин тэтвэрийг нэмэх гэсэн ийм саналууд тухайлбал орж ирсэн. За хэрвээ тэр санал дэмжигдвэл энэ саяны бидний хэлцэж байгаа төсөв задрах, төсвийг батлах боломжгүй болох энэ нөхцөл байдал руу л орох байсан. Бид нар чинь хуулийн хугацаанд 15 онд бид нар төсөв батлуулах ёстой. За хэрвээ бид нар хөрөнгө оруулалтгүй болоод дан одоо тэтгэврээ нэмээд нөгөө хүчний бэрхшээлтэй тэтгэмжээ нэмээд зөвхөн цалин нэмсэн болвол инфляцийн түвшин эргэжил 20 байтугай хувиар нэмэгдэхээр тооцоол гаргаж байгаа шүү дээ. Тийм учраас тийм саналуудыг дэмжихгүй байхыг л хүсэж одоо хүсэлт өгж байна л гэсэн болохоос ш байнгын орооны дарга юм эсвэл ажлын хэсгийн юунт нэг гişүүд өдөрдөн ч гэж юу байхав те бас арай л тэгж муухай хөтгөж хэлсэн шүү дээ энэ бол. Би одоо ингээд өнөөдөр албаар ногоон өнгөтэй мачлаа, улаан өнгөтэй мачлаа. Би тэгээ сая байнгын ороо эхлэхэд за ингээд улаан өнгөтэй зангаа зүүсэн. Тэгээд улаан өнгөтэй зангаа харахаараа эсрэг үгдэм бол тэгээд эсрэг өгөөрэй гэд санал өнөдр хуралт хийлээ. Тэрнээс өмнө бас нэг бичлэг явж исэн нөгөө төсвийн ажлын хэсгийн хурал дээр та нөгөө яг санал хураахны алах зах мөчтөө букер сайдад яг тэр ажлаа өгч байгаа шиг хад тийм бичлэг яваад байгаа. Үгүй би энэ саяны өмнөх байнгын орооны хурал нийтдээ 8 цаг үргэлжилсэн. Би тэгээд хуралдаан даргалж явахдаа биз энэ 8 хүн бийдсэн үү гэдэг энэ ч одоо бийдч чад яа тэгээд түр хуралдаан даргалж байгаараа гэж явсан. Тэр хооронд Абакиш гишүүн сайд маань одоо манай байнгын орооны гишүүн байхгүй юу. Тэгээд эн чинь нөгөө захим бүртгэлтэй байдаг. Өөрийгөө бүртгүүлсэн гэж одоо санал өгөөд байсан чинь миний нэрээр санал өгсөн байсан. Тэгээд тэр санал хураалтуудыг бүгдийг байнгын ороор буцаагаад сая санал хураалт хийгээд дуусчлаа. Тэр өдрийн бас хөгжлийн 300 гаруй тэрбумын 66 тэрбум нь одоо зөрчилтэй байна гэж аудитын газар дүгнсэн ингээ сая хөрөд байгаа гэж мэдээлэл хэлээ. Тэгэхээр энэ дээр та засгийн газраас өргөн барихтаа 170 гаруй төгрөгийн одоо зөрчилтэй гэсэн саналууд өргөн баригдсан. За тэндээс багасч болохыг багасглаа. Гэхдээ бид нар яг энэ төсвийн хуулийг за төсвийн дэгийн хуулийг шинжлэхгүй болвол та бүхэн санаж байвал хуулийн зөрчилтэй санал хураалтууд гişүүд санал одоо хураалах гэж одоо санал хураагаад бусад байнгоор дэмжигдээд орж ирээд төсвийн байнгаараа дэмжээгүй мөртөө чуулган дээр болсон гэдэг санал байгаа. Тэгээ тэр тийм юмнуудыг цаашдаа төсвийн хууль хилцэж байхад тэр шалгуурт нь хуулийн зөрчилт бол хилцдэггүй байх энэ юу бид нар оруулж өгсөн юм бэл. За дээрэс нь байнгын орон дээр дэмжигдээгүй саналыг дэмжихгүй эсвэл байнгын орон дэмжигдээгүй саналыг дэмжиж гэсэн байдлаар мөн босгох асуудлууд гараад байдаг. Тэр босхийг нь өндөр болгох шаардлагатай юм. Тэгэхгүй бол энэ төсөв гэдэг чинь зөвхөн цалин тэтгэвэр биш байхгүй. Энэ төсөв гэдэг чинь төрийн үйлчилгээ одоо дараа жилийнхэн хөгжлийн төлөвлөгөө байдаг байхгүй. Тэгээ бид нар чинь тэрий чинь зөвхөн ингээл цалин тэтгэврт өгөөд тэгээ цаана ингээд юу чгүй амьдрч болно гэж зарим гişүүд ч бас үзээд байгаа байхгүй. Тэгээ тийм учраас энэ чинь бас нэг жоохон 1-2 жил явж ийж яг энэ төсөв чинь ямар учиртай ингээд гişүүд нь ойлгодог болох байх. Тийм учраас энэ төсвийн дэгийн хууль дээр төсвийн хууль дээр тодорхой хэмжээний өөрчлөлт дээр заашгүй хийх шаардлага үүссэн харагдаж байна. өсчихсэн хөгжил дээр одоо хэрэгжүүлж байгаа одоо төсөв дээр хэдэн хувь нь юу гэдгийг аудитын дүгнэлттэй тэзүүтэй гэдэг юм уу те хэдэн хувь нь үргэлжлээ явж байгаа ийм арга хэмжээнүүд байгаа бай. Энэ дээр мэдээж тодорхой төсөв тавьдаа дараагаар насгсан байгаа. Яг бүссэн хөгжилтэй холбоотой бол бүссэн хөгжлийн дэд хорооны дараа бадамсрын саналаа оруулж авсалтанд оруулсан байна. Газар зөвшөөрсөн. Одоо нөгөө санал хураалтын нөгөө төсвийн одоо материал нь тийм ээ. Яг гişүүдтэй очиагүй юм гэсэн мэдээлэл бас гişүүд өгдөө шүү дээ. Энэ дээр үгүй энэ ажлын хэсэг чинь ингээд санал хураалтаа хийн, томьёолно. Тэгээ эн чинь дандаа л ер нь ингээд цаг нартаа уралдаал явж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь нэг амжихгүй бол байнгын ороо жон байж байгаа юм уншаа танилцаал хуралддаг шүү дээ. Эн чинь байнга байсан л жишг шүү дээ.